За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр 1 сарын 13-ны өдөр байна. За Эхлэл номны 44-өөс 47 дугаар бүлэг хүртэл хамтдаа уншихад бэлэн болсон байна. За Эхлэл ном маань хариу өгөө дуусах гэж байна. За Эхлэл номны 44 дугаар бүлгээс эхлээд хамт уншъя. Хоолны дараа Йосеф гэрийн даамал зарцтай хандан энэ хүмүүсийн шуудааг буудаагаар дүүргэж өгсгөө. Тэдэнд даах хэрээр нь буудаа өгөөд хүн бүрийн шуудан аманд буудаа авахтаа төлсөн мөнгийг нь буцааж тавьсгав. Тэгээд миний мөнгөн аягийг тэр отхон дүүгийнхэн шуудан аман дээр өгсөн мөнгөтөө цуг тавьчих гэж тушаав. Зарцж түүнийг хэлсэн ёсоор нь гүйцэтгэлээ. Маргааш нь үүр цайнгууд Египтүүд Йосефийн ах дүү нарын хилжгэнд буудаа ачиж өгөөд нутаг руу нь буцаан явуулжээ. Тэднийг хотоос дөнгөж гарсны дараа Йосеф тэргүүн зарцаа дуудан. Одоо тэр хүмүүсийн хойноос мөрдөсгөө. Тэгээд гүйцэж очиод та нар юунд хүний ачийг бачаар хариулв. Эзний минь мөнгөн аягийг юунд хулгайлж ав. Эзэн минь тэр аягнаас зөвхөн юм уудаг биш, бас түүгээр мэргэлдэг байсан юм. Та нар маш муу хэрэг хийлээ гэж хэлээрэй гэв. Йосефийн тэргүүн зарц тэднийг гүйцэж очиод энэ үгийг хэлэхэд тэд эрхэм дээдэс минь та юу ярина вэ? Таны дорд зарц бид чинь яахан тийм юм хийж зүрхлэх вүлээ? Бид хинаанд очиод шуудан амнаас олсон мөнгөө буцааж авчирсныг та мэднэ. Тэгвэл эзний чинь алт мөнгөнд гараа дүрх сэтгэл бидэнд яаж байх вүлээ? Хэрвээ бидний хэн нэгнээс нь та тэр аягыг олвол амийг нь үл өршөөж болно. Түгээрч барахгүй бүгдийг маань боол болгохыг ч бид зөвшөөрнө шүү гэлээ. Йосефийн тэргүүн зарц за явах. Та нарын хэлсэн ёсоор болъё. Тэр аягыг авсан хүнийг л бид боол болгоё. Бусдыг чинь харин гэмгүй тооцъё гэв. Тийхүү хүн бүр элжигний нуруунаас ачаагаа яарвчлан буулгаад тус бүрийн шуудаг сандран задлаа. Йосефийн тэргүүн зарц хамгийн ахмадаас нь эхлээд бүгдийнх нь ачаа барааг шалган үзэхдээ отхон хүү Беньямины шууданаас аягыг олжээ. Ах дүү нар бүгд гунж, гутран, хувцаа, урж, тастан ачаагаа элжигний нуруунд дахин тохоод хотын зүг буццгаав. Юуда бусдынхаа хамт Йосефинд буцаж ирлээ. Йосеф гэртээ байсан учраас тэд өмнө нь очиод мөргөцгөв. Тэгтэл тэр за та нар юу хийж байгаа нь энэ вэ? Над шиг хүн мэргэлж үзээд л далдыг мэдэх чадвартай учраас та нарыг амархан барьж чадахыг мэдсэнгүй юу гэв. Юуда түүнд хандан эрхэм дээдэс минь бид танд юу хэлж чадах вүлээ дээ? Ямар үг хэлэх вүлээ? Өөрсдийнхөө гэмгүүг яаж батлах вүлээ? Үнэн ч зарц бидний чинь гэм буруу. ертөнцийн эзэн мэдээд одоо шийтгэж байна. Эрхэм дээдэс минь өчүүхэн бид чинь аяг хулгаалаагүй гэлтгүй бүгд л таны боол боллоо гэж. Гэтэл Йосеф тэдэнд хэлэхдээ тийм шудраг бус юм л надаас хол байх болтугай. Зөвхөн тэр аяг авсан хүн л миний боол болно. Бусд нь эсэн мэнд эцэгтэй буцаад харьцгаах тун гэв. Тэгэхэд нь Юуда Йосефийн өмнө очиод эрхэм дээдэс минь би танаас нэгэн зүйлийг гуй. Та энэ улсын эзэн хаан мэт боловч өчүүхэн дордос минийхээ үгийг уурлаж хэлгэнэлгүй сонсооч. Эрхэм дээдэс та өчүүхэн биднээс та нарт эцэг бий юу? Өөр ямар нэгэн ах дүүс бий юу гэж асуухад бид эзэнтэй танд хэлэхдээ бидэнд өндөр настай эцэг бий. Түүнийг минь өтөлсөн хойно нь гарсан нэг дүү бий. Тэр дүүгийн маань төрсөн ах нас барсан юм. Тэгээд дүү маань эхээсээ ганцаар үлдсэн болохоор эцэг минь түүндээ ухаангүй хайртай байдаг юм гэсэн билээ. Тэгтэл та өчүүхэн дорд бидэндээ хандан тэр дүүгээ нааш нь авчирсгаа. Түүнийг чинь би нүдэрээ харъя гэсэн бол. Эрхэмсэг хүн минь бид танд хэлэхдээ дүүгээ бид эцгээс нь хагцуулж чадахгүй.
Тэгвэл эцэг минь сэтгэлийн зовлонгоос болж үхнэ гэсэн бэл. Гэтэл та өчүүхэн дорд бидэнд хандан дүүгээ нааш нь авчрахгүй бол та нар миний нүрийг дахин бүү хараарай гэсэн бол. Тэгээд бид таны өчүүхэн зарц эцэгтэй буцаж очиод эрхэмсэг таны үгийг ярьсан болно. Эцэг минь дахин биднийг Египт нутаг руу хоол хүнс авчруулахаар явуулах гэхэд бид үгүй эцэг минь. Отхон дүү минь бидний хамт явбал бид явна. Отхон дүүгээ авчрахаас нааш бид тэр ноёны царайг харах ирэхгүй юм а гэсэн бол. Тэгтэл таны өчүүхэн зарцуулах эцэг маань хайртай эхнэр минь надад 2 хүү төрүүлж өгснийг та нар мэднэ. Тэр хоёрын нэг нь намайг орхин алга болсон. Түүнийгээ би хээрийн араатан амьтанд бариулсан гэж боддог. Тэр хүүгийнхээ царайг би дахин хизээж хараагүй. Хэрв та нар энэ хүүг минь дагуулж яваад гай зовлонд оруулвал хөгшин эцэг чинь уу гашуугаасаа болоод булшинд орох үзье гэсэн юм. Тийм учраас таны өчүүхэн зарцуулах эцэгтэй би буцаж очихдоо энэ хүүг нь аваачихгүй юм бол тэр маань энэ хүүтэйгээ амин сүнсээрээ холбоотой гэсэн үг болоо. Энэ хүн бидэнтэй буцаж ирээгүй харууд эцэг маань шууд үхнэ. Тэгээд өчүүхэн дорд бид чинь таны үнэнч зарц хөгшин эцгээ уу гашууд оруулаад алсын замд нь үдэх юм бол юутай гаслантай билээ. Нааш гарахаасаа өмнө өчүүхэн дорд би чинь эцэгтэй ам мөчөг өгч хүүгийнх нь амь насыг даан энэ хүүг танд эссэн мэнд буцааж авчрахгүй юм бол аав та намайг насан туршид минь буруутгаарай гэсэн юм аа. Тэгэхээр эхэм дээдс минь үнэнч зарц би чинь танаас нэг л юм гоё. Намайг та энэ дүүгийн минь оронд боол болгооч. Харин түүнийг минь ах дүү нарийнх нь хамт нутагт нь буцааж өгнө. Хэрв энэ дүү минь миний хамт буцахгүй юм бол би яаж эцгийнхээ нүрийг харах вүлээ? Эцэгтэй тийм их гуниг зовлон тохиолдохыг би өөрийн нүдээр харж төвдөхгүй нь гэж. За үргэлжлүүлэн 45 дугаар бүлгийг уншийе. Хажууд нь зогсож байгаа зарц нарынхан өмнө Йосеф сэтгэлээ эзэмдэн захирахыг хүсвч нэгэнд чадахгүй болсон учраас энд байгаа бүх хүнийг эндээс гаргасгүй хэмээн хашгирлаа. Ингээд гадны хүн нэгч байхгүй болонгууд Йосеф өөрийгөө ах дүү нартаа таниулв. Гэвч Йосефийн өндөр дуугаар уйлж байгааг тэнд байсан Египтүүд сонсохдоо эзэн хаандаа очиод ярьцгаажээ. Йосеф ах дүү нартаа хандан би Йосеф байна. Эцэг минь үнэхээр амьдуу гэхэд ах дүү нар нь түүнээс үхтлээ айн дагжиж байсан учраас дуугарч тэнхэлгүй болцгоо. Тэгэхээр нь Йосеф тэдэнд хандан за та нар нааш ойртоод зогсцгоо гэлээ. Тэднийг дөхөөд зогссныхын дараа та нарыг худалдсны дараа Египтэд ирсэн Йосеф дүү чинь би үнэхээр мөн байна шүү дээ. Намайг худалдсныхаа төлөө одоо айн төгсөх хэрэггүй шүү. Хүний амийг бодоод л ертөнцийн эзэн намайг энд авчирсан босов. Энд өлсгөлэн эхлээд дөнгөж 2 жил болж байна. Гэтэл цаана нь газар хагалж тариа тарж ургац хураахгүй ган гачгийн бүтэн 5 жил үлдээд байна шүү дээ. Та нарын үе удмыг үлдээх гэж л ертөнцийн эзэн намайг урьдаар энд авчираад гэр бүлээрээ өлсөж үхэн сүрхээс чинь авраагүй гэж. Тэгвэл намайг та нар явуулсан биш, харин ертөнцийн эзэн л нааш нь авчирсан биш үү? Түүгээрч барахгүй намайг Египтийн эзэн хааны эрхэмдээ тушаалтаа зөвлөх болгож тавиад би түүний ордныг байтугай Египт ордныг бүхэлдэн захирддаг болсон нь хэний хүч вэ? Одоохон миний эцэг рүү буцаж очиод хүү Йосеф чинь энэ үгийг дамжуулж байна. ертөнцийн эзэн намайг бүх Египт улсын эрхэмдээ захирагч болголоо. Хүү дээрээ одоо хурдан ирээч. Та миний дэргэд ирж Гүшэн амьгт сууршаач. Үр хүүхэд ач гуч мал сүрэг эд хөрөн ер нь байгаа бүх юм аваад Египт оронд ирээч. Үүнээс хойш өлсгөлөнгийн 5 жил үргэлжилнэ. Та хүүгийнхээ дэргэд ирвэл хэрэгцээтэй бүхнийг чинь би хангаж өгнө.
Эстэгвэл хүн амьтан мал сүрэг бүх юм алдаж хоосрон шүү дээ гэж хэлсгүй. Одоо та бүхэн Йосеф намайг нүдэрээ харлаа. Төрсөн дүү Беньямин минь намайг нүдэрээ харж байна. Йосеф би өөрийн биеэр өмнө чинь зогсоод ярьж байна шүү дээ. Тэгвэл одоо эцэгт минь очиод үдсэн харснаа ярьцгаахту. Египт оронд ирээд хэр зэрэг хүчрхэг бөгөөд хүндэт хүн болсныг минь эцэгт минь очиод хэлэхту. Тэгээд эцгийг минь нааш хурдан авчирч надтай уулзуулахту гэд төрсөн дүү Беньяминаа хүзүүдэн аваад уйлж эхлэв. Беньямин жахынхан хүзүүгээр тэврээд уйллаа. Улмаараа Йосеф ах нараа бүгдийг нь тэврэн үнсээд уйлжээ. Үүний дараа л ах нар нь түүнтэй ярих тэнхилтэй болов. Йосефийн ах дүү нар эрцгээжээ гэдэг үгийг эзэн хаан сонсоод бүх төшмөдийн хамт сэтгэл тааламжтай боллоо. Улмаар эзэн хаан Йосефт хандан "За чи энэ үгийг ах дүү нартаа хэлсгүй. Одоо та нар илжигнүүдтэй буудаа ачаалаад Хянан нутаг руу буцагтун. Тэгээд төрсөн эцгээ төрөл садныхаа хамт дагуулад нааш эрцгээхтв. Би та нарт Египтийн хамгийн сайхан газрыг зааж өгч сууршуулъя. Тэгээд та бүхэн энд элбэг амьдрах болно гэж хэлсгүй. Үүнээс гадна би нэг тушаал өгье. Эндээс явахдаа эхнэр хүүхдүүдээ суулгаж ирэх хэд хэдэн сүүх тэрэг аваад гарахтав. Тэгээд хөгшин эцгээ тэдний хамт суулгаад нааш нь авчрахтав. Хөрөнгө хогшлийнхоо талаар санаа зовох хэрэггүй. Тэндээ орхиод ирсэн ч болно. Энэ орны өнгөтэй өдөө бүхэн та нарих болно гэж бас хэлэхтэн гэв. Израилийн хүүгүүд ч энэ үгийг дагацгаажээ. Хааны тушаалсны дагуу Йосеф хэд хэдэн сүүх тэрэг бэлэн болгоод замын хүнсийг нь төхөөрөв. Ах нартаа тус урд нь Йосеф тансаг сайхан шинэ хувцас бэлэглээд төрсөн дүү Беньяминд 300 шикел мөнгө болон 5 өөр янзын тансаг сайхан хувцас бэлдэж өглөө. Харин эцэгтэй дараах зүйлийг бэлэг болгон өгүүлжээ. Үүнд Египтийн хамгийн сайхан бараа атсан 10 азарган илжиг, замын хүнсэн зориулсан буудай талах болон төрөл бүрийн хүнсний бараа атсан 10 эм илжгийг илгэв. Энэ бүхэн бол эцэг Яаковыг нь Египтэд ирэх үед замын хүнс нь болно. Тэгээд Йосеф ах дүү нараа үтэн гаргаж өгөхдөө өнгөрсөн юмнаас болоод замдаа бүү маргалдаарай гэв. Ийхүү тэд Египт орноос гараад Хянан нутагтаа эцэг Яаков дээрээ эргэж ирлээ. Тэд ирэнгүүтээ манай Йосеф амьд байна. Тэр ч бүү хэл Египт орны захирагч болжээ гэхэд эцэг нь гайхаад огт үнэмшиж чадахгүй байл. Гэвч тэд Йосефийн дамжуулсан бүх үгийг хэлж түүний илгээсэн сүүх тэргийг харуулад өөрийг нь тэр тэргэнд суулгаад авч явах болсныг ярихад сая л Яаков өвгөн хүүгүүдийнхээ ярианд үнэмшин баяр хөөр болжээ. За одоо боллоо. Хүү минь Йосеф минь чи амьд байжээ. Үхэхээс өмнө хүүгийнхээ царайг харах минь. Одоохон явъя хэмээн Израиль өгүүлв. За үргэлжлүүлээд 46 дугаар бүлгийг уншийе. Тийхүү Израиль бүх юмаа аваад аян замд гарлаа. Замдаа тэр Беэр-Шиба гэдэг газарт буудаллаад эцэг Исаакийнхан өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэнд шатаах өргөл барив. Нэгэн шөнө ертөнцийн эзэн Израильд үзэгдэл харуулan Яаква гэж дуудахад би энд байна хэмээн Яаков хариулжээ. ертөнцийн эзэн түүнд хэлэхдээ би бол ертөнцийн эзэн. Өвөг дээдсийн чинь өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн билээ. Египт рүү очихосоо бүү зүрхшэхтв. Чухам тэндэл чиний удмаас би авгаа хүчрхэг улас үндэстнийг бий болгоно. Чамайг Египтэд очиход чинь би хамт явна. Чиний удмыг тэр нутгаас гаргахдаа би бас хамт явах болно. Чамайг нас барах үед хайртгүй Йосеф чинь чиний хажууд байж нүдийг чинь өөрийн гараар аниулах болно гэв. Тэгэхэд нь Яаков Беэр-Шибагаас хөдлөн хөвгүүд нь түүнийг аваад басхүү балчир нялх хүүхдүүд эхнэрүүдээ эзэн хааны явуулсан сүүх тэргэнд суулгаад Хянанд байхдаа хурааж хуримтлуулсан бүх эд хөрөнгө мал сүргээ аваад
гэр бүлээрээ Египтэд ирцгэлээ. Тэдний дотор Яаков болон түүний бүх үр сад болох хөвгүүд, охид болон ач гучнар нь байж. Египт оронд Израилийн үр сад болох дараах хүмүүс ирцгэлээ. Тэдгээр нь Яаков болон түүний хөвгүүд юм. Үүнд Яаковын ууган хүү Ревубен, Ревубений дөрвөн хүү Ханох, Палу, Хезрон, Харим. Яаковын удаа хүү Шимон, Шимоний 6 хүү Эмүгэл, Яамин, Охад, Яахин, Цухар болон Хянан үндэстэн 2 дахь эхнэрээс нь төрсөн хүү Шуул, Яаковын дараах хүү Лев, Левийн 3 хүү Гершун, Хихат, Мерар. Яаковын дараах хүү Юда, Юдагийн 3 хүү Шила, Прец, Зера. Юдагийн 2 хүү Онон 2 нь Хянанд байхдаа нас баржээ. Прецийн 2 хүү Хезрон, Хамуул. Яаковын дараах хүү Иссахар, Иссахарын 4 хүү Тула, Пуа, Яшув, Шимрон. Яаковын дараах хүү Зебулун, Зебулуны 3 хүү Серед, Илун, Яхлил нар байлаа. Яаковыг хойд Месопотамд байхад нь эхнэр Лиагаас Яаковын дээр дурдсан 6 хүү ганц охин Динан төрсөн ажээ. Яаковын эхнэр Лиагийн хүүгүүд болон ашнар нь нийлээд 33 хүн болов. Египтэд очисон хүмүүсийн дотор Яаковын хүү Гад, Гадийн 7 хүү Цифун, Хагиг, Шүүни, Эцбун, Эри, Аруди, Арили. Нөгөө хүү Ашир, Аширийн 4 хүү Ямнах, Яшях, Яшба, Бериях, охин Сера. Аширийн Биаряхын 2 хүү Хевел, Малхаил нар байлаа. Яаков Ля эхнэрээ болгоход эцэг Лабан нь Зилпа гэдэг бүсгүйг охиндоо өгч. Зилпа хожим нь Яаковд хүүгүүд төрүүлэн өгсөн бөгөөд тэдний ашнар нь нийлээд 16 хүн байв. Мөн Яаковын эхнэр Рахилаас төрсөн 2 хүү Йосеф, Беньямин нар байлаа. Йосефийг Египт байхад нь Гелополис хотод буюу Египтийн шашны санвартан Потифарагийн охин Аснах түүнд Манасай, Ефрам гэдэг 2 хүү төрүүлж өгсөн болно. Яаковын хүү Беньямин, Беньямины 10 хүү нь Бела, Бехер, Ашбел, Гера, Найман, Ит, Рош, Мупим, Хуфам, Арид нар байв. Эдгээр нь Рахилаас төрсөн 2 хүү болон тэдний үр сад бөгөөд нийтдээ 14 хүн байжээ. Яаковын хүү Дан, Даны хүү Хушим, бас нэг хүү Нафтали, Нафталийн 4 хүү Яахцил, Гүни, Ицер, Шилем нар байлаа. Яаков Рахилийг эхнэрээ болгон авахд эцэг Лабан нь Билхах гэдэг бүсгүйг охиндоо өгчээ. Дараа нь Билхах Яаковд 2 хүү төрүүлж өгөв. Энэ 2 хүү болон түүний хүүхдүүд болох нийт 7 хүн Яаковын хамт бас Египтэд ирсэн болно. Яаковын хүүгүүдийн эхнэрүүдийг оруулалгүйгээр Йосеф болон Яаковыг оруулалгүйгээр түүнээс төрсөн үр садыг тоолоод үзвэл нийт 66 хүн Египтэд ирсэн байлаа. Үүнээс гадна Египтэд төрсөн Йосефийн 2 хүүг нэмээд Яаков болон Йосефийг оролцуулахад Яаковын гэр бүлийн нийт хүмүүсийн тоо 70 болжээ. Яаков Гүшэн аймгийн хаанан суурших ёстойгоо заалгахын тулд эхлээд Юдаг Йосеф руу явуулан бараалхууллаа. Тиймээс тэдний Гүшэн аймагт ирснийхэн дараа хүү Йосеф нь хүлэг морд хөлөссөн хөнгөн тэргээ бэлдээд Гүшэн аймагт ирсэн эцэг Израильтайгаа уулзахаар гарчээ. Улмаараа тэр эцгээ харангуй тэргнээс өсрөн бууж хүзүүгээр нь тэрч аваад удтал уйлав. Израиль Йосефт хандан за хүүгийнхэн амьд явааг мэдэж царайг нь харснаас хойш одоо надад өгсөн ч гомдолгүй боллоо. Улмаар Йосеф нь ах дүү нар болон эцгийнхээ бүх төрөл садангуудад хандан за одоо би эзэн хаан дээр очиод Хянан оронд сууж байсан миний ах дүү нар болон эцгийн минь төрөл садангууд бүгд намайг зорин ирлээ. Тэд маань бүгд хончид юм аа. Насан туршдаа мал маллаж байсан хүмүүс. Одоо тэд мал сүргээ тууж байгаа бүх юмаа ачаад
нааш ирцгээсэн байна гэж хэлнэ. Дараа нь эзэн хаан та нарыг дуудаад та бүхэн юу хийж амьдардаг улс вэ гэж асуувал өчүүхэн дорд бид чинь өсөх наснаасаа аваад өдий хүртэл өвөг дээдсийнхэн адилаар малчид билээ гэж хэлээрэй. Тэгвэл эзэн хаан та нарыг Гүшэн аймагт суулгуулах болно гэжээ. Учир нь Египтчүүдийн хувьд хонь хариулдаг хүмүүс бузарт тооцогддог байв. За өнөөдрийн хамгийн сүүлчийн бүлэг болох 47 дугаар бүлгийг хамт уншийе. Йосеф эзэн хаан дээр очиод эцэг болон ах トゥ нар маань мал сүрэг эд хөрөнгөө авч Хинан орноос нааш ирээд одоо Гүшэн аймагт байна гэв. Улмаар Йосеф ах トゥ нараас 5 хүнийг сонгож аваад эзэн хаанд бараалхуулахад эзэн хаан Йосефийн ах トゥ нараас та бүхэн юу хийж амьдардаг улс вэ хэмээн асуухад өчүүхэн дорд бид чинь өвөг дээдсийнхэн адилаар малчин хүмүүс юм аа гэж тэд хариулв. Тэд эзэн хаанд хандан манай Хинан нутагт ган гачиг болж үнэн ч зарц бид чинь малаа бэлчээгч газаргүй боллоо. Тэгэхээр нь бид танаа нутагт нүүдэлэн ирсэн учраас өчүүхэн дорд бидэндээ Гүшэн аймагт суух зөвшөөрөл өгөхийг гуйж байна гэлээ. Эзэн хаан Йосефт хандан эцэг чинь болон ах トゥ нар чинь чамайг зориод нааш иржээ. Египт орн чиний мэдлэлд байдаг босуу. Тэднийг энэ орны хамгийн сайхан газар болох Гүшэн аймагт суулгасгүй. Харин ах トゥ усийн чинь дотор мал сайн хариулж чаддаг хүн байвал миний харьяа мал сүргийг тэдэнд хариуцуулан өгөөрэй гэж. Улмаар Йосеф эцэг Яаковыг эзэн хаанда бараалхууллаа. Яаков эзэн хааныг ерөөсний дараа хаан түүнээс нас сүдрийг нь лавлан асуув. Миний бие хар нэлхаас нүүдэлэн амьдарсаар одоо нас сүдэр 130 хүрч байна. Нүүдэлчин өвөг дээдсийн маань өндөр насыг бодвол энэч юу байх вэ? Насан туршдаа би хатуу хүтүүг туулж өнгөрөөсөн хүн дээ хэмээн Яаков хариулаад эзэн хааныг дахин ерөөснөө хааны өргөөг орхин гарлаа. Ийхүү эзэн хааны тушаал ёсоор Йосеф эцэг болон ах トゥ нараа Египтийн хамгийн сайхан нутагт суурьшуулжээ. Энэ газар нь Рамсес хотын ойролцоо байв. Йосеф бас эцэг ах トゥ ус болон тэднийхээ гэр бүлийг бүгдийг нь хоол хүнсээр хангаж өглөө. Тэр хавийн бүх нутгаар ган гачиг улам ширүүсгэд Египт болон Хинан нутаг тартагтад олжээ. Тийхүү Египт болон Хинан нутгийнхан буудай худалдан авахаар ирэхэд Йосеф тэдний төлсөн мөнгийг эзэн хааны хөрөнгийн санд оруулдаг байв. Эцэст нь Египтүүд болон Хинанчуудын мөнгө барагдлаа. Египтүүд Йосеф дээр ирээд бидэнд тариа буудай авах мөнгөгүй боллоо. Тэглээж гисэн идэх хоол хэрэгтэй байна. Биднийг та харсаар байж өхүүлэх нь үү гэж үү гэгтэн. Йосеф хэрв мөнгө чинь дууссан бол одоо мал сүргээ авчирсгоо. Та нараа малаа өгөөд тариа буудаа худалдан авч болно шүү дээ гэв. Тэр жилдээ хүмүүс Йосефт мал сүргээ авчирж өглөө. Тэдний адуу, хонь, ямаа, үхэр, илжгийг Йосеф аваад оронд нь тариа буудаа өгчээ. Ийхүү тэд мал сүргээч өгч дуусв. Дараа жил нь Египтүүд Йосеф тэр ирээд бид бүх мөнгөө барсан гэдгээ эрхэм дээдэс танаас нуух хэрэг юм. Одоо мал сүрэг маань ч эрхэм дээдэс таних боллоо. Одоо бидэнд өөрийн гисэн юм гэвэл эдлэн газар төрсөн бие маань л байна. Хүн ард нь өлбөрч өгвөл энэ газар хоосон болох биш үү? Хэрв та бидэнд идэх хоол өгвөл оронд нь бид эдлэн газартайгаа эзэн хааны албат болцгоё. Та харин бидэнд үр тариа өгөөрэй. Тэгвэл бид өлбөрч өгөхөөс зайлсхийн энэ нутагт эзгүүр нь хоосрохгүй болно шүү дээ гэж. Ийхүү Йосеф Египтийн бүх нутгийг эзэн хаандаа худалдан авч өглөө. Хахир хатуу үсгэлэнгөөс болоод бүх Египтүүд эдлэн газраа худалдаж ийхүү тэдний газар нутаг эзэн хааных болов. Түүгээрч барахгүй Египт орны нэг захаас нөгөө зах хүртэлх өргөн удам нутгийн хүн ам нь тэр чигээрээ эзэн хааны албатуу болжээ. Зөвхөн Египтийн шашны санаартнуудын газрыг л Йосеф худалдаж авсангүй. Учир нь хаан тэднийг тусгай зарилгаар үнэгүй
хоолоор хангадаг байж. Тиймээс тэд эдлэн газраа худалдах шаардлагагүй байлаа. Улмаар Йосеф Египтийн ард түмэнд хандаж хэлэхдээ би та бүхнийг газар нутагтаа нь эзэн хаанд худалдан авч өглөө. Одоо харин та нарт тариалах үр өгье. Харин та бүхэн ургац хурааж авахдаа эзэн хаанд 1/5 өгч байх ёстой болно. Энэ бол та бүхнээс татах албан татвар гэсэн үг юм. Үлдсэн 5/4-өр нь та бүхэн гэр бүлээ тэжээж дараа жилийнхээ үрийг нөөцлөх хэрэгтэй гэв. Египтийн ард түмэн Йосефт хандан эрхэм дээдэс минь ээ, та л биднийг өлбөрч өгөхөөс аварсан. Тиймээс таныхаа таалал нийцүүлэн хааны албат болохоос татгалзах юм бидэнд үнэндээ алга. Тийм учраас Йосеф газрын тухай зарлиг гаргаж өнөө хүртэл Египтүүд хураасан ургацынхаа 1/5 эзэн хаандаа татвар болгон төлдөг болсон байна. Зөвхөн Египтийн шашны санвартнуудын эдлэн газар л эзэн хааны өмч болсонгүй. Израилийн үр сад Египтийн Гүшэн аймагт амьдран сууж байхдаа эдлэн газартай, эд хөрөнгө арвинтай, үр хүүхэд олонтой болж амьдрал нь улам сайжирчээ. Яаков Египтэд 17 жил амьдран суухдаа 147 настай болов. Израиль насны туйл болохдоо хүү Йосефэ дуудаад "Хүү минь, чи үнэхээр аавдаа хайртай бол хүслийг минь биелүүлэхээ андгаалсгүй. За хүү минь, чи үүнийг биелүүлэх бол эртний заншил ёсоор аавынхан 2 гуйны хооронд гараа тавиад ам тангаргаа өгсгөө. Үүнийг чи үнэн ч найдвартайгаар биелүүлнэ гэдгээ андгаалагтун. Энэ нутагт ясыг минь бүү тавиарай. Харин өвөг дээдсийн маань цогцыг нутаглуулсан Хянaan оронд аваачиж аавынхаа шарлыг нутаглуулаарай" гэхэд "Аав минь, би таныхаа хэлснээр л болно" хэмээн Йосеф хариулжээ. Тэгвэл "Хүү минь, чи аавдаа ам тангараг өглөдөө" гэж Израилийг хүсгэд Йосеф ч ёсоор нь биелүүлв. Израильч сэтгэл ихэд хангалуун болж тийхүү хэвтэрд байхдаа ертөнцийн эзэнд талархан хүндэтгэл үзүүллээ.